Аж ахуйн нэгжүүдэд татврын өршөөл үзүүлэх ардчилсан намын санаачлагыг цаг үеийн биш гэж ерөнхий сайд хойш тавилаа. Амрын Сарлангийн санаачилсан 60 орчим ажлын хэсгийг улсын хурлын дарга учрал цуцлан гэлээ. Төрд нөлөө бүхий хүмүүс авилгын хэргийн шүгэл үлээгчдийг айлгаж байгааг хүний эрхийн үндэсний комисс онцоллоо. Нийслэлийн төсвийг чимээгүй хилэлцдэг жишиг энэ жилч давтагдлаа. Төрийн байгууллагууд ашигладаггүй аппликейшн, веб сайтуудад төсвийн мөнгийг үргүй зарцуулж байна. Оройн төргийн үзэгчдээ сая танилцуулсан боломжтой мэдээллийг одоо танд үзүүлэх болон Тэнгэр телевиз 7 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Арихын амьд үйж байгаа аж ахуйн нэгжүүдээ аврах ганц найдвар нь татврын өршөөл үзүүлэхэ гэж ардчилсан нам үзсэн. За энэ агуулгаараа хуулийн төсөл боловсруулж байгаагаа ч зарласан. За тэгвэл ардчилсан намын энэ санаачлагыг цаг үеэ олоогүй асуудал гэж засгийн газрын тэргүүн байр сууриа илэрхийллээ. Ерөнхий сайд Зандан шатрын хэлж байгаагаар татврын цогц шинжилэл хийхээс нааш татврын өршөөл үзүүлэх тухай ярих нь эртдэн гэсэн юм а. За гэтэл энэ хооронд аж ахуйн нэгжүүд өрн дундах нь унаж, дампуурх нь дампуурч засгийн газрын татврын реформыг хүлээсээр үсээ цайлгах нэ. Өдрөөс өдөрт өртөө аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж яг өнөөдрийн байдлаар 75 мянгад хүрчээ. За энэ тоо өнгөрсөн жил 55 мянга байсан. Үндсэндээ нэг жилийн дотор татврын өртөө аж ахуйн нэгжүүдийн игнэнд 20 мянган аж ахуйн нэгж улсын орчээ. За нийт өрийнх нь хэмжээ 6.2 их найт хүрв. Энэ их хүрийг аж ахуйн нэгжүүд төлж барагдуулах боломжгүй гэдгээ илэрхийлсээр байгаа. Ийм татврын дарамтанд орж сөхрөөд байгаа аж ахуйн нэгжүүдээ өндийлгэх үүднээс татврын өршөөлийн хуулийн төслийг ардчилсан нам боловсруулж байгаагаа зарласан. Харин тэдний энэ санаачлагыг засгийн газрын тэргүүн дэмжихгүй бололтой. За үүнийгээ ч өнөөдөр болсон улсын хурлын асуулгын цаг дээр илчгэлээ. Татврын үр төлбөрийн үлдэгдлийн хэмжээ өнгөрсөн жил 3 их найт төгрөг байсан бол энэ жил 6.5 их найт төгрөг болчихжээ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд чинь энэ татврын дарамтанд ор сөхөрч байна. Гэхдээ харамсалтай нь сүүлийн үед татвар төлөлтийг сааруулах зорилготой юм шиг татврын реформ хийж дараа нь татврын өршөөл хийж ирсэн юм циклтэй байгаа. Татврын реформ өгүүлэгдэж байна. Эдийн засгийн эрхчлөөний тухай хууль там татврын реформ, нийгэм даатгалын зохиц реформын хуулиудаа өргөн барина. Багц хуулийн шинжилгээг бол засгийн газар өргөн барих бүрэн эрхтэй. За энийг бол бид бол 24 оны 7 сарын 2-оос хойш бол шаардж байгаа. Харамсалтай нь орж ирэхгүй байгаад байгаа. Иргэдээ санал авч ийн гэж яваад байгаа. Өртөө өдөлгөө өдөө мал тархалдгүй гэж. Өнөөдөр залуучууд ипотекийн зээлтэй, цалингийн зээлтэй, автомашины зээлтэй, сургалтын зээлтэй, хэрэглээний зээлтэй, гар утасны зээлтэй, банк үсгийн зээлтэй, аппликейшны зээлтэй, нэмээд ламбартны зээлтэй. Ахмад малчнууд нь малчны зээлтэй. Тэтгэрийн зээлт. Ёстол нэрэ цалинтай тулд амьдарч байна л гэдэг нөхцөл байдалд амьдарч байна. Наад танаас ганцхан асуулт. Та зээлтэй үү? Ямар нэгэн. За би өөрөө яг хувийн нэр дээр зээлгүй байна. Миний зарлага бол харьцангуй бага. Би ажил гэр хоёрын хооронд явдаг учраас өөр бус газараар ордоггүй. Өдрийн хоолны зарлаас бас зардал гаргадаг учраас бол одоогоор зээлгүй амьдарч байна. Тийм учраас өглөө гараад орой ирдэг, өөр газар мазраар явдаггүй. Учраас ингээд хүргээд авчдаг учраас миний зардал бол харьцангуй гайгүй ордонд хямд ордны хоол идчихэж байна. Ийхүү амжиргааны өртөг сэдвээр ардчилсан нам ерөнхий сайдтай бэлтгэлцлээ. За энэ үеэр сөрөгчний зүгээс инфляц нэмэгдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өсөж зэрэгд наад захын хэрэглээг хангаж чадахгүй хүрээд байгаа зэрэг олон асуудлуудыг хөндөж исэн. Харин ерөнхий сайдын зүгээс 30 жилийн алдаа завхарлыг 3-4 сарын дотор шийдэх боломжгүй гэж хариулж ирсэн юм. Түүнчлэн цаашид ийм юм хийн, тийм зүйл санаачлан гих зэргээр ирээдүйн цаг дээр хариулт өгч байсан юм а. Өндөрлөлийг даван туулахын Засгийн газрын гишүүдийн томилгоог хилцэж дуусгүй гэтэл араас нь ахаад албан тушаалын томилгоо улсын хурл руу орж ирлээ. За өнөөдрийн улсын хурлын чуулганаар үндсэн хуулийн цэцгийн гишүүн Үлзий сайхныг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажиллаас нь чөлөөллөө. Түүнд улсын хурлын дарга учрал улсын хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах саналыг тавьжээ. Сар гаруун өмнө улсын хурл үндсэн хууль зөрчиж Зандан шатрын засгийн газрыг огцруулсан хэмээн үндсэн хуулийн цэц дүгнэж байсан. Энэ дүгнэлтийг гаргасан үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний нэг болох Үлзий сайхан цаашид улсын хурл дэгийн асуудлаар зөвлөхөр болж байна. За 2 жилийн өмнө түүнийг улсын хурлаас санал болгож үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж исэн.
Харин тэрээр 6 жил ажиллах бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй их өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байна. Улсын хурлын албасны бүтэц бүлэг хуралдааг байна. Яг л энэ улсын хурлын дэгийн зөвлөлттэй холбоотой асуудал 126 гишүүнтэй холбоотой асуудал. Их барьж байгаа намын дарга эсвэл эрх барьж байгаа намын бүлэг шийдчихээрээ бүх юмыг шийдчлээ гэж шууд ингэж оруулж ирж зохимжгүй. Хурлын хамгийн газрын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга бар сүрэнгийн баасанд орж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ хурлын даргад гаргасан. Тэрүүн дэд дарга ариун хур өргөдлөө өгсөн байна. Би дуудаад өргөдлөө өг гэж шахаагүй шүү. Ариун хурдаар өргөдлөө өгсөн байна. Хурлын даргын хуулийн зөвлөхүүд бүгдээрээ чөлөөлөгдсөн. Ийм нөхцөл байдалтай байна. Томилогдож байгаа хүн болгоныг танилцуулахдаа ийм газар ажиллаж ирсэн, ийм чармын туршлагатай гэж ярьж байгаа нэг талтай их буруу мэт санагддаг бол яагаад тэгэхээр хичнээн ажиллаж исэн туршлага хуримтлуулсан хэдий ч яг тухайн салбартаа ямар ололт амжилт өөрчлөлтийг авчирч чадваа гэдэг өнцгөөс ердөөсөө ярихгүй байна. Тэгээ одоо бид хэд ч гэсэн бас ич хэрэгтэй байл да. Их хурлд одоо 4 сонголтлоо, 3 сонголтлоо, 5 сонголтлоо гэдэг. Үгсэн тэгж олсон сонгогчдод энэ улс орноо нэг олигтой хөгжүүлээд айтайхан болгоцсон хаана байгаад байгаа. Булгантайя гишүүн үндсэн хууль зөрчиж улсын хурлын дэд даргын суудлаасаа огцорсон шалтгаан нь дэгийн зөвлөх дэгээ зөв сахиулагүйгээс үүдэлтэй гэдгийг ч хэлж байсан юм а. За ийм дэгийг зөвлөхдөө хэн нэгэн зориулж биш хуулийн талд ажиллаараа гэдгийг гишүүд захиж байлаа. Ажлын байран дээр ажиллаа хийж байх ёстой төрийн албан хаагчид төрийн ордонд уяатай юм шиг өнжих болсон. Энэ байдал жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа юм а. Улсын хурлын гишүүн Амар Баясгалан улсын хурлын дарга байхдаа захирамж гаргаж 50 гаруй ажлын хэсэг байгуулж байсан юм. За эдгээр ажлын хэсгүүд нь байсхийгээд хуралд нь энэ болгонд нь төрийн албан хаагчид дуудагдаж очино. За ингээд зүгээр ч хуралдчихгүй. Цагаа баримталдаггүй улсын хурлын гишүүдийг хүлээж өдрийг бардаг байлаа. Иймд цаашид энэ олон ажлын хэсгүүдийг цөөлнө гэж улсын хурлын дарга учрал мэдгдлээ. Улсын хурлын дарга асан Амар Баясгалан захирамж гаргаж улсын хурлын гишүүдийг 50 гаруй ажлын хэсэгт хуваарлсан. За эдгээр ажлын хэсгийн тус хүртээ өөр сэдвийг үлгэн авч тулгамдж байгаа асуудлуудад нь дүн шинжилгээ хийж шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах зорилготой. За гэтэл жилд тойрсон энэ хугацаанд ганц ч ажлын хэсгээс хуулийн төсөл боловсрууллаа гэж дуулцсангүй. За гисэн ерөн төрийн албан хаагчдад ажиллаа хийхэд нь төвөг удаж төрийн ордонд өдөржин өнжүүлдэг нь буруу гэлээ. За энэ шинээр томилогдсон улсын хурлын дарга учрал өмнөх дарга Амар Баясгалангийн санаачлагыг үргэлжлүүлэх гэнэ. Анагаахын шинжилх ухааны үндэс. Өнөөдөр монголчууд энэ улсын хурлаас маш олон зүйлийг хүлээж иргэдийн амьдралд үнэхээр хэрэгтэй хууль гарчаасаа гэж бодож байна. Тийм зүйл харамсалтай гарахгүй байна. За 3 дугаарт улсын хурлын даргад нэг зүйлийг хандаж хэлмээр байна. Монгол улсад одоо байгаа хуулиуд маань үнэхээр бодит амьдрал дээр нийцж байна уу? Хэрэгжиж байна уу? Иргэдийн амьдралд хэрэг болж байна уу гэдэг дээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Улсын хурал бүтэн жилийн хугацаанд ямар хуулийг батлан гаргаваа гэд дүгнэх хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулж анхааралтай ажилласнараа бол тоогоо алдсан юм байна. Засгийн газрын ажилтнууд зэрэгцэж төрийн албан хаагч нарыг тал талд дууддаг. Ажлын хэсгийн хуралд суудаг боллоо шүү дээ төрийн албан хаагч нар. Тэр гишүүн дуудсан, тэр ажлын хэсэг дуудсан, засаг дуудсан. Эсвэл чуулган дээр, яаман дээр байж хүн алга. Би өнөөдөр их хурлын даргын захирамжаар байгуулсан 58 ажлын хэсгийг захирамжийг цуцлана. Улсын хурал бол мэргэжлийн байнгын ороод дамжуулан үйл ажиллагаа явуулж чуулган дээр эцэслэж шийдвэр гаргадаг байгууллага. Гэтэл үүний хажуугаар өчнөө ажлын хэсэг байгуулсан нь байнгын ороодыг хүчгүүдүүлэх нэг шалтгаан болж байгаагч өмнө нь нэг биш гишүүд шүмжилж ирсэн юм а.
мэдээ үргэлжилж байна. За авилга албан тушаалын хэргийг илчлэхээс гэрчүүд айдаг болжээ. Учир нь төр дөнөлөө бүхий албан тушаалтнууд цагдаа, шүүхийн шийдвэрт нөлөөлдөг. Түүгээрч зогсохгүй гэрчүүдийг занал хийлдэг байна. Тиймээс авилга албан тушаалын хэргийг мэдээлдэг гэрчүүд төрийн хамгаалтад орохоос татгалздаг болсноос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцдаж мөн итгэл алдарсан гэдгийг хүний эрхийн үндэсний комисс болоод холбогдох албаныхан хэлсэн юм а. Хамгийн түгээмэл занал хийлэлд өртөж нөлөөнд автаж байгаа хохирогчид бол авилгын хэргийн шүгэл үлээгчид гэлээ. Нийт цагтан хоригдож байгаа хэрэгтний 40%-ийг гэрч хохирогчид нөлөөлсөн занал хийлсэн хэрэгтнүүд эзлэж байгаа юм а. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн аюулгүй байдлыг хамгаалахгүй байгааг энэ үзүүлэлт харуулж байна. Үүний үр дүнд гэрчүүд мөрдөн шалгах явцад анхны мэдүүлгээсээ олон удаа буцаж хэрэг шийдвэрлэх явц удаашрах нэгэн хүчин зүйл болсон гэлээ. За ингээ 2013 онд бол яг гэрч хохирогч за шүүгчийн аюулгүй байдлыг хангах тахрын албыг бол байгуулад за энэ нь бол нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж агаад татан буугдсан байдаг. За ингээд татан буугдсантай холбоотойгоор чи үүргийг шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн ерөнхий газар, тагнуул гэдэг юм уу энэ байгууллагууд руу хуваагаад өгсөнтэй холбоотойгоор энэ нөгөө гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа бол үндсэндээ доголдох эрч хүчин сулрах за буцаад нөгөө аюул занал хийлд өртөх энэ боломж нөхцлүүд бол бүрдэж эхэлсэн гэж ингэж хардаг. Төрийн хамгаалтад улс төрч тэр гэр бүлийн хүрээнд ч тэр иргэд авч чадахгүй байна. Өнгөрсөн 2 жилд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 20 гаруй хүн амны хэрэг бүртгэгдсэн. Үүний ихэнх нь өмнө нь цагдаад хандаж мэдээлэл өгсөн ч хамгаалалт авч чадаагүй байжээ. Манай улсад төр хамгаалах байр хомос сэтгэл зүйн зөвлөгөө олдоцмоо хүчирхийлэгчид хариуцлага хүлээлгэх нь хангалтгүй байна. Хамгаалах тогтоол гаргалаач түүнийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг бүтэц сул байсаар байгаа юм а. Ер нь бол бие даасан агентлаг байх нь зөв буруу гэдэг олон талын хүмүүсийн тийм хандлага байгаад байна л та. Ер нь гэрч хохирогчийг хамгаалах нэгж маань яг иргэд ингэж яриад байна. Цагдаагийн байгууллагад үжиж цагдаагийн байгууллагын хэрэгдэж шалгаж байгаа гэрчийг яг цагдаа өөрөө хамгаалж чадах юм уу? Тэ? Ийм асуудал яригадаад байна. Тэгэхээр энэ шинэ тогтолцоог бий болгох агентлаг байгуулах зорилгоор ингээ хуулийн төсөл ингээ явагдаад байгаад байна. Ер нь цаашдаа энэ нэгжийг байгуулах талаар ерөөдөө бас төр тодорхой ажил харамжаа зохион байгуулах нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Эрүүгийн хууль тогтоомжид хүний аймнаас эрүүл мэндийн эсрэг үйлдсэн 59 гэмт хэргийг хуульчилсан байдаг. Үүнээс зөвхөн 21 гэмт хэргийн хохирогчийн хохирлыг нөхөн төлбөр олгохоор заасан гэлээ. Бусад 38 төрлийн гэмт хэргийн хохирогчдын хохирлыг хуульд тусгаагүй байгаад анхаарах хэрэгтэй болохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас онцолж байлаа. Үүнээс гадна сүүлийн 2 жилд 113 мянган иргэнд гэмт хэргийн улмаас нийт 1.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Эдгээр нийт хохирлын барагдуулалт 46%-тай буюу нийт гэмт хэргийн хохирогчдын талан хохирлоо нөхөн төлөвлөж чадаагүй хангалтгүй байгаа учраас анхаарах ёстой болохыг холбогдох албанаас хэллээ. Тэнгэрлэгээс төрийн байгууллагууд төсвийн мөнгийг хэрхэн яаж өргөе зарцуулдгийг цувралаар үзүүлж байна. Захин үндэстэн болох зорилготой төрийн байгууллагууд хинж ашигладаггүй аппликейшн нээж хэнийг үздэггүй вебсайтуудад мөнгө зарлахцаар байгаа юм а. Зарим яамдууд сайд нь солигдох бүрд шинэ веб хуудас нээж бүр мөнгө зарлагдаж бий болгосон аппликейшнаа хүртэл зөнд нь хайжээ. Түр аппликейшн хөгжүүлж төсвийн мөнгийг үргүйдүүлж цахим үндэстэн болоход хошуурсан ч амжилт олохгүй байна. Төрийн алба яам тамгын газрууд дур мэдэж вебсайт үүсгэж сайд нь солигдох тоолонд шинэ хуудас нээдэг жишг тогтоод байна. Жишээлбэл соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам шин сайдтай болж цахим хаягаа хүртэл шив шинээр шинжилсэн байна. Бусад яамдууд сайд нь солигдсон ч хуучин ашиглаж байсан вебсайтуудаа үргэлжлүүлэн хөгжүүлдэг. Гэтэл веб хуудсын хөгжүүлэлтийн зах зээлийн ханш хамгийн багадаа 4-10 саяас эхэлдэг байгаа юм а. Эцсийн дүндээ бага мөнгө мэт боловч төсвийн орлогын 1 төгрөг бүр татвар төлөгчдийн халааснаас гардаг билээ. Өөр нэг жишээг дурдахад төрийн дээд шагналд тодорхойлогдсон эсхийг шалгадаг шагнал аппликейшн. Үүнийг өнгөрсөн жил нийтийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргажээ. Гэтэл энэ аппликейшнг мэддэг хүн өнөөдөр хэд байгаа болоо. Мөнгө гарцдаж хийсэн ажлаа олон нийтэд таниулж өрөөгөөжийг нь гаргах ёстойж хинч мэдэхгүй ингээд л байж байна. Ийм аппликейшнийг шинээр хөгжүүлж эхлэхэд хамгийн багадаа
гэхэд 15 сая төгрөг болно. Энэ мэд хүнд ч хүрдэггүй, хөгжүүлтийг нь ч хийдэггүй олон төрлийн аппликейшн гаргаж төсвийн мөнгийг үргүйдүүлж хувийн хөвчлийнхээ ажлыг булаах хэрэггүйг салбарын төлөөлөл илэрхийлж байна. Яг наад аппликейшны хувьд болвол төр бол үнэхээр хийх шаардлагагүй юм шиг санагдаж байна. Нөгөө талдаа альва нэг аппликейшн хийхэд бол мэдээж хэрэглэгчийн хувьд бол цаг эсвэл мөнгө хэмнэх шаардлагатай. Хэрвээ тийм биш бол хийх бол ямар шаардлага байхгүй. Нөгөө талаасаа софтвер хийж байгаа талын зүгээс бол мэдээж энэ чинь нүүр ашигтай байж тарах ёстой. Улсаараа шахуу ашигладаг баримтыг мэдэхгүй хүн байхгүй. Гэтэл энэ аппликейшнийг бас шинээр нээжээ. Угтаа бол хуучнаа хөгжүүлээд явах боломж байхад мөн л шинжилсэн хувилбараа гаргаж өмнөх аппликейшнаа хөсөр хайжээ. Энэ мэтчлэн төрийн байгууллагууд цахим хөгжил нэрийн доор ижил төстэй давхарцсан зориултын сайтуудыг үүсгэж татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий зарлахцаар байгаа юм а. Өнөөдөр малчид малаамаллахуу эсвэл сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд дагаж төв газрыг зорих уу гэдэг хоёр сонголтын дунд чадан ядан амьдарч байна. Хөдөөгийн нийтлэг дүр зураглал бол аав нь хөдөө гэртээ малаамаллаж үлдээд ээж нь хүүхдүүдэд аваад сумын төв барааддаг. Ингэснээр гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж өрхийн эдийн засаг, эрүүл мэнд гээд нийгмийн олон асуудлуудыг дагуулж байгаа талаар улсын хэмжээнд судалгаа хийжээ. За жишээлбэл Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин үрхийг төврийн аргаар судалгаанд хамруулжээ. За энэ үрхийн хувьд эхнэр хүүхдүүдээ сургууль сургах гэж төв бараадуулсан үрхийн тэргүүн нэг удаа хоол хийхдээ ахиухан хийгээд түүнийгээ 7 хоног халааж иддэг байна. За эхнэр хүүхдүүдтэйгээ сард ердөө 1-2 удаа л уулздаг. Эрүүл мэндийн ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй, өөрөө асуудлаа шийддэг зэрэг сөрөг талууд ажиглагдсан байна. 6 настай одоо тэр нэг балчир хүүхэд сургуульд ороход ээж нь аймаг юм уу сумын төв рүү одоо хүүхдээ дагаад сууршдаг. Яг энийгээ дагаад дэд гэр бүл үүсдэг. Эдийн засгийн хувьд бол хоёр өрхөд бол өрхийн орлогууд ингээд хуваагддаг. За тэгээд гэр бүл одоо хол байснараа одоо бас ингээд гэр бүлийн одоо янз бүрийн одоо асуудлууд бас ингээд үүсдэг гих мэтлэнгийн ийм зүйлүүд өнгөцгөн харахад байж байгаа. За манай төслийн багийнхан бол яг малчин өрхийн ээж аавуудтай уулзсан, багш нартай уулзсан, хүүхдүүдийн одоо ажиглалтын ийм судалгааг хийсэн. Гэтэл яг үгээр бидний энэ өнгөц ойлгож байгаа энэ ойлголтын цаана маш олон асуудлууд байсан. Хүүхдүүдийн хувьд аав ээжтэйгээ халуун ам бүлээрээ амьдармаар байдаг. Гэхдээ сургууль сурахгүй бол болохгүй. Эцэг эхчүүд нь малаамаллаж өрхийн амжиргаагаа дээшлүүлмээрсэн ч хүүхдээ айл эсвэл дотуур байранд найдаж үлдээж чадахгүй, наашаачгүй, цаашаачгүй нөхцөлтөө нүүр тултгаа. Үүнээс үүдэн хүүхдүүдийн сургууль завсардах, гэр бүл салах, аав нарын өвчлөл нэмэгдэх зэрэг асуудлууд үүсдэг гэлээ. Тэгэхээр ерөнхийдөө яг сүүлийн тоогоор бол статистик мэдээгээр манай Монголд бол энэ бүтэн цагийн малчин буюу дөрвөн улирлаар мал ахуй хөгөө явдаг одоо малчин хүмүүс бол 19 хүн амын 19%-ийг байгаа. Тэгээд энэ тоон бол жилээс жилд багассаар байгаа. Тэгэхээр энэ дээр ямар асуудал гол нь тулгарч байна вэ гэхээр төв газарт орж иж ямар нэгэн албан боловсролыг хүлээж авдаг, албан боловсрол болон эрүүл мэндийн үйлчлэгийг авдаг ийм онцлогтой байгаа. Тийм учраас ер нь ямар нэгэн зүйл одоо тохиолдох одоо мал ахуй одоо хөдөө хоёр байгаа манай малчд бол асуудлаа ер нь дандаа өөрсдөө шийдээ явдаг ийм онцлогтой байдаг. Дээрх асуудлуудыг Монгол Улсын боловсролын их сургуулийн багш нарын судлаачдын баг олж харан 21 аймгийг хамруулж төврийн аргаар судалсан байна. За малчин өрхүүдийн хувьд хүүхдээ сургууль сургах, мал аж ахуйгаа авч явах хоёрын дунд сонголт хийхээс өөр аргагүй. Энэ тогтолцоо гэр бүлээс эхлээд нийгмийн олон түвшинд сөрөг үр дагавар бий болгож байна. Судлаачдын хэлж буйгаар малчдын амьдралын онцлогт нийцсэн боловсролын хүртээмж, зайны сургалтын чанар, дотуур байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг бодлогын цорхоог нөхөхгүй бол өнөөгийн байдал цаашид улам дордох эрсдэлтэй юм а. Судлаачдын баг үр дүнгээ шийдвэр гаргах түвшний хүмүүст танилцуулж зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.
Нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баяр ёслолууд тэр дундаа сар шинэ жилийн баяр, айл өрх албан байгууллагуудад эдийн засгийн дарамт болдог. За түүнээс үүдээд баяр ёслол гэхээсээ илүүтэйгээр санхүүгийн зарлага гэж төвөгшөх хандлага сүүлийн жилүүдэд тэр дундаа эдийн засаг хүндрхийн хэрээр нэмэгдэж байгаа юм а. Энэ жил эрүүл мэндийн яамнаас томоотос өвчний удирдлыг эрсдэл багтаад авахын тулд төрийн болон хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдийг шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг уриалсан. За тэгвэл шинэ жилийн баяр худалдаа үйлчилгээний салбарт эдийн засгийн ямар нөлөө үзүүлдэхийг мэдээлэлээр тулгуурлан үзүүлье. Албан байгууллага хамт олонны шинэ жилийн хүлээн авалт өргөн дэлгэр болдог 12 дугаар сард худалдаа үйлчилгээний салбарын эдийн засгийн эргэлт мэдэгдэхүйц эрчимждэг. Энэ салбарын аж ахуй нэг жижиг бизнесүүд жилийн орлогынхоо 10-аас 30%-ийг зөвхөн энэ сард анхааруулдаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй 108 мянга гаруй аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд том жижиггүй төсөв боломж болцоонд таарсан шинэ жилийн хүлээн авалтыг зохион байгуулдаг. Ажилтан албан хаагчдад чадлынхаа хэмжээнд хувийн бэлтгэлээ хангаж ач холбогдол өгдөг. Тэр хэрээр худалдан авалтын эргэлт нэмэгдэг. Шинэ жилийн баяр ресторан зочлох үйлчилгээний салбар, хүнсний үйлдвэрүүд, хүнсний зах худалдааны төвүүд, бэлэн хувцсны дэлгүүрүүд, хувцс захиалга засвар, гоо сайхны салонууд, тээврийн үйлчилгээний салбарын эрэлт борлуулалт энэ сезонын үед нэмэгдэж эдийн засгийн эргэлт идэвхждэг сайн талтай. 12 сард ч одоо бараг 80 дахин нэмэгдэнэ. Одоо олон сар нөгөө нэг ирээгүй хүмүүс хүртэл 12 сар шинэ жилийг тохиолдуулаад шинэ жил цагаан сараар ирдэг байхгүй. Тэгээд бараг өөрчлөлөгч чинь бараг 80% ирээд гардаг шүү дээ. Бүх харилцагч нар маань. Хэдэн онд билээд бас нэг ийм уриалга гараад шинэ жил хийгээгүй шүү дээ. Тэр үед л айгүй сайн мэдгэжсэн шүү дээ. Нөгөө том олон байгууллагууд ч том байгууллагууд хөвчлэн үзсэн. Тэр том байгууллага гэдэг чинь айгүй олон хүний тоотой байгаа тий. Тэгэл тэр олон хүмүүс чинь өсчин гоо сайханд орохгүй нэхэд гэтэл амар их мэддэг. Бидний хувьд бол баг том байгууллагад ажилладаг хүмүүс чинь хөвчлэн нөгөө шинэ жилийн сүртэй болж илүү их ач холбогдол өгдөг гэдэг байхгүй. Тэгэл тийм байгууллага хийхгүй байх тусам манай салбарт бол маш их нөлөөлнө. Улсын хэмжээнд нийт 108 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 41 мянга гаруй нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс бөөний худалдаа эрхэлдэг 22 мянга гаруй, жижиглэн худалдаа эрхэлдэг 19 мянга гаруй аж ахуй нэгж байна. Уг салбарт 2024 онд 195 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 14.4%-тэй тэнцэж байна. Бидний одоо орлого бол 19 сар бол орлого муутай. Ерөөсөө шинэ жил цагаан сараар бид үндсэн хэдэн төгрөг хийдэж шүү дээ. Тийм учраас байгууллагын шинэ жил бид нар маш их нөлөөтэй. Яагаад тэгэхээр тодорхой хэмжээд одоо байгуулагч нь жимсээ аавна. Тэгээд нөгөө бэлгэний бараа бас боолгодог. Тийм учраас бидний орлого бол 12 сард бас тодорхой хэмжээгээр ахиж өгдөг. Манусын гүйлгээ бол 12 сард арай гаргав. Тэгвэл нийтийн хоолны салбарын орлого 2024 онд 1.6 ихний төгрөг болж өмнөх оныхоос 212 тэрбум төгрөг буюу 14.8% өсжээ. 2024 онд нийтийн хоолны салбарын орлогыг сараар нь авч үзвэл 12 дугаар сард хамгийн их буюу жилийн нийт орлогын 10.6%-тэй тэнцэх 174 тэрбум төгрөгийг олжээ. Баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэг дан ганц зарлага ус худалдааны эргэлт эрчимцснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг сайн талтай болохыг дээр дурдсан том баримтууд нотолдно. Тиймээс цаг зуурын сорилт бэрхшээлтэй тулгарх бүрт альбайг 20 цагт нь хязгаарлан хөл хорой тогтооно гэдэг нь эргээд дотоодын үйлдвэрлэл бизнес худалдааны салбараа боомлж тэр хэрээр эдийн засгаа зарцаадаг сөрөг нөлөө үзүүлдгийг харилцан тооцоолдог байх шаардлагатай байна. Өнгөрсөн жил нийслэлийн төсвийг олон нийтэд мэдэгдэлгүйгээр шууд дамжуулалгүйгээр чимээгүйхэн баталсан. За гэтэл энэ жишээг дахин давтагдлаа. Өнөөдөр нийслэлийн эрдэм төлөвчдийн хурлаар 2026 оны нийслэлийн төсвийн төслийг хилцэх байсан ч за энэ шалт амжилтыг алгасаад олон нийтэд хаалттай байдаг хороо бүлгийн хурал руу шилжүүллээ. За үүнд зарим төлөөлөгч нар бухимдалтай хандсан юм а. Энэ одоо бид бүгд 26 оны төсвөө яг энэ дээр ингээ яриад байх уу? Эсвэл бол нам болон одоо энэ хороодынхоо намын одоо бүлгүүд рүү болон хороод руугаа шилжүүлж ярих уу? Энийг бас нэг ярьчмаар энэ дарга эхний хэлж байна. Яагаад тэгэхээр энэ ч яриад нэг хайхтар шийдэгдэх юм бол байхгүй. За нам болон бүлэг дээр энийг бол сайн яриад
мөн одоо хороод дээр ярилцаад ороод ирэх юм бол энэ дэр нэг боломжтой байна. Ийм нэг гормын санал байна. За эхнийх нь нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай асуудлын эхний хэлцүүлгийг хийж дууссан тооцлоо. Ингээд дэгийн дагуу тус асуудлыг хурлын хороодоор орохдоо 6 хороо байгаа. 6 хороо оруулан гарна. Эх 7 хоногийн 1-р өдөр болон 2-р өдөр бүх хороодуудаар хэлцүүлнэ. Мөн хуралдах намын бүлгүүдээр 3 дахь болон 4 дахь өдрийн намын бүлгүүдийн хурлаар хэлцүүлэхээр шилжүүлж байна. За 5 дахь жилдээ нийслэлийн төсөв батлах, төсвийг хилцэх энэ одоо чуулганд сууж байна. Тэгээ анх удаа одоо төсвөө бид нэр хэвлэлийн өмнө иргэдийн өмнө нээлттэй хилцэхгүйгээр одоо ямар ч хэвлэлгүй явдаг хороо бүлгийн одоо хурал руу шилжүүлчих юм. Уг нь хотын дарга энд төсвөө танилцуулах гайд, тайлбарлах гайд эх 2026 онд Улаанбаатар хотод ямар том бүтээн байгуулалтууд хийх үү, ямар ажил хийх үгээд танилцуулах гад ингээд өөрөө ороод суудсан байхад ингээд хотын даргын ажлыг яриулахгүйгээр ингээд бүлгийн гишүүдийн ихэнх нь энэ төлөөлөгч нарын ихэнх нь санал гаргаад 2026 оны төсвийн танилцуулга хилцүүлгийг иргэдийн өмнө хэвлэлийн өмнө нээлттэйгээр хийхгүйгээр ингэж хаасанд бол төлөөлөгчийн хувьд би одоо маш их харамсаж байна. За энэ жил гэхэд улсын төсөвт 2 ч удаа тоцтол хийсэн. Учир нь төсвийн орлогоо таслах эрсдэл үүсч үүнийг дагаж зарлага талсан. Ийм зовлон эсэргээр нь мэдэрсэн газар бол нийслэл. Энэ жил 3 ч удаа тоцтол хийсэн. За хийх ихтэй орлого нь нэмэгдэж үүнтэй тааруулан зарлага талсан тоцтолыг хийсэн юм а. За эх жилийн нийслэлийн төсвийн орлого 2 их найд төгрөг, татврын орлого нь 1.2 их найд төгрөг болж 200-аас 500 сая төгрөгөөр нэмэгдэжээ. За эндээс ганц буурсан орлого нь орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг болсон байна. Харин зарлагын хувьд эх жилийн төсөв өмнөх жилээс бага зэрэг танагдсан харагдана. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захиран зарцуулах хэрэгтэй төсөв 82 тэрбумаас 64 тэрбум болж буурчээ. Харин хотын даргын зарлага 19 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин эсэргээрээ урсгал зардал нэмэгдэжээ. За тодруулах юм бол 2025 онд 1.1 их найд төгрөгийн урсгал зарлага гарган ажиллаж байсан хотын дарга эх жил 1.4 их найд төгрөгийн зарлага гарган ажиллах нэ. За тухайлбал нийслэлийн засаг даргын тамгын газрын зардал 6 тэрбумаар харин үйл ажиллагааныхын зардал 17 тэрбум төгрөгөөр тус нэмэгдэжээ. Эх жилээс дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг нь буурсан байна. За харин улсын төсөвт нийслэлээс 263 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэх юм байна. Сэлэнг аймгийн баруун бүрэн суманд Мимо агро паркийн анхны бүтээн байгуулалт болох хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр хаалгаа нээлээ. Өдөрт 50 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадал бүхий энэ үйлдвэр нь малчид фермерүүдийн өвөлжилтөд дэмжлэг үзүүлж малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм а. Үйлдвэр ашиглалтанд орсноор орон нутагт 25-аас 30 ажлын байр шинээр бий болж нэмэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрджээ. Голомт банк олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, олон талдах хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлэх стратегийн хүрээнд Япон улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай 15 тэрбум йений дүн бүхий самурай бондыг амжилттай гаргалаа. Энэ бондыг гаргахад Sumitomo Mitsui Banking Corporation болон SMBC Nikko Securities андреатраар ажиллаж Японы мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай санал болгосон бөгөөд бондын захиалга давж биелснээр амжилттай хаагдсан байна. Улсын хэмжээнд шатхууны хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шатхуун хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс холбоотой хуулийн төслийг боловсруулж өргөн барьжээ. Мөн энэ шатхуун нөөцлөх савны багтаамжийг нэмэгдүүлэхэд Монгол банкнаас 500 орчим тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн их үүсвэр гаргаж аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох юм байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2024 оны мөн үеийнхээс 1.6%-аар буурч 5.5% хүрчээ. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд болох ажилгүй иргэн 2024 оны мөн үеийнхээс 7.4 мянган хүнээр буурчээ. Гэтэл цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 1.2 мянган хүнээр, боломжит ажиллах хүч 6.1 мянган хүнээр өссөн байна. Одоогоор боломжит ажиллах хүч 26.7 мянга байгаагийн 27.7% нь тэтгэврт гарсан, 16.9% нь жирэмсэн хүүхдэд хасардаг, 10.3% нь мэргэжил, дадлага, туршлага байхгүй, 7.5% нь хүүхдэд сургуульд сургахаар, 6.6% нь
мэрэгжилд тохирох ажил олдохгүй шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцохгүй байна. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна. За гал гарах тоолонд хаах холоос онцгой байдлын алба хаагчид төгжрэл ойлгомжгүй хаягжилт гээд олон асуудлыг давж зорьсон газартаа хүрдэг. Угтаа бол манай улсад 10,000-аас дээш хүн амтай бүсэд 3 км-ийн радиуст нэг онцгой байдлын газар байх стандарттай. Өөрөөр хэлбэл нийслэлийн бүсэд нийтдээ 35 онцгой байдлын газар байх ёстой ч ердөө 15 ангил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм а. Харин энэ тоо нэгээр нэмэгдэж Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын анги шинээр нэглээ. Ингэснээр нийслэлчүүд анх удаа гэр хорооллын бүсэд ажиллах аврах ангитай болж байгаа юм а. Аврах багийнханд тулгамддаг олон асуудал бий. Тухайлбал төгжрөл, хаягжилт, орц гарцнаас болж галт төмрийн дуудлагын үед 10-аас 15 минутын дараа очтгоо. Хэрвээ стандартын дагуу 10,000 хүн амтай бүсэд заасан хэмжээ бүрт онцгой байдлын алба байдаг бол энэ хугацаа арай наашлах боломжтой. Гэтэл энэ стандартад хүрэхгүй байгаагийн эрсдлийг иргэд үүрч байна. Гэхдээ нийслэлд нэмж 18 онцгой байдлын газар шинээр байгуулагдвал энэ эрсдэл багассан гэлээ. Өнөөдөр нээлттэй хийж байгаа 86 дугаар онцгой байдлын анги нь анх удаа гэр хорооллын бүсэд байрлалтаагаараа онцлог болжээ. Энэхүү барилга болон энэ хилцэн энэ ажлыг бол дүүргээс сүүлийн 2-3 жилдээ зардал мөнгөний гаргаж хийсэн байгаа. Тэгээ өнөөдөр ингээд албан ёсоор ажиллагаанд ороод бид хэд онцгой байдлын газартаа хүлээлгэж өгөх юм. Одоо яг манай Чингэлтэй дүүргийн 21 дугаар хороо гэдэг бол манай энэ хойдлын яг гэр хорооллын бүс байгаа. Тэгэхээр энэ маань одоо зөвхөн Чингэлтэй дүүргийн хойд хэсгийн гэр хороол гэлтгүү. За мөн түнчлэн хажуудлын сонгон найрхан дүүрэг, за Баянголын гэр хорооллын хэсэг болон Сүхбаатар дүүргийн гэр хорооллын хэсэгт хурж үйлчлэх боломжтой. Одоо гэр хорооллын бүс баригдсанараа ер нь бол манай энэ ихэнх дийлэнх дуудлагууд бол галгааны үйлрэл ихэлсэнтэй холбогдуулаад гэр хороолд маш их хэмжээгээр галт төмөр гардаг. Та бүгд бол мэдж байгаачлан гэр өөрөө 5 минутын дотор шатаж дуустдаг зүйл байдаг. Тэгэхэд бид нэр богино хугацаанд цаг алдалгүйгээр үүрэг гүйцэтгэхэд бол энэхүү ангийн бол одоо хүртээмж юм ингэж гарч байгаа. Япон улсаас бас биднэрт одоо манай Чингэлтэй дүүргийн хамтран ажилладаг одоо хамтран ажилладаг одоо байгууллага байдаг. Яйзуу хотноо. Яйзуу хотоос бас Чингэлтэй дүүргийн онцгой байдлын байгууллагын чадхыг нэмэгдүүлэхэд бол бас Япон автомашиныг бол бас бэлгэлж байгаа. Тэрийг бас хэлэхэд туйлын их таатай байна. Гэр хороололд шинээр нэгдсэн аврах анги Сүхбаатар Чингэлтэй Сонгойрхон дүүргийн 80,000 орчим хүн амд үйлчлэх юм байна. Ялангуяа аслагдсан цуслангийн айл үргүүдэд түргэн шуурхай хүрч үйлчлэхэд ойр болсноороо онцлогтой юм а. Монголын үйл хөдлөх салбарын шилдэг төслүүдийг дотоодын болон гадны хөрөнгө оруулагчид, нийлүүлэгчид, стратегийн түвшүүдтэй холбох зорилготой Block Investment Q4 2025 арга хэмжээ анх удаа зохион байгуулагдлаа. За ингэснээр барилгын салбарт хамгийн ихэнд тулгамддаг асуудал болох хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэхэд гарц гаргалгааг тэд эрэлхийллээ. За өндөрлөгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниуд, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд оролцсон юм а. Өнөөдөр бид бүхэн үйл хөдлөх хөрөнгө бүтээн байгуулалтын салбар уул уурхайн салбарын дараа орох чухал ач холбогдолтой салбар гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Энэхүү арга хэмжээгээр бүтээн байгуулагчид болон санхүүгийн түншүүд нэгд орчуулж хамтран ажиллах, бизнесээ өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ. За арга хэмжээнд оролцогчдын хувьд салбартаа олон жилийн туршлага хуримтлуулсан туршлагатай байгууллагууд байсан гэдгээрээ онцлогтой. Мөн үйл хөдлөх хөрөнгийн төслийн танилцуулгууд, rent to own буюу түрээслэн өмчлөх тогтолцоо, барилгын салбарын санхүүжилтийн шинэ боломж, хөрөнгийн зах зээлийн гарч шийдлүүдийг оролцогчдод танилцууллаа. Түүнчлэн хиймэл оюун ухаан, BIM технологиг барилгын салбарт ашиглах боломж зэрэг шинэлэг сэдвч хэлэлцэгдлээ. Монгол улс анх ингээд зохион байгуулагдчихаа тэр нь юу вэ гэхээр анх удаа ингээд үйл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэх компаниуд болон мэргэжлийн санхүүгийн байгууллагууд буюу банкуд санхүүгийн байгууллага, хомог, ÜЦК гэх мэтлэн мөн дээрээс нь хувийн болон одоо аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч маань нэг дээвэрд ор цуглаад мөн саплайер компаниуд, төсөл хөгжүүлэгч нар, лендлордууд ч юм газрын эзэд хамтдаа цуглаад энэ дундаасаа одоо хөрөнгө оруулалт ямар боломжууд бидэнд байгаа юм бэ гэдгийг бол эрэлхийж одоо өнөөдөр бидэнд тулгараадаа саад бэрхшээл ирээдүйд бидэнд ямар боломж байж болох юм бэ те магадгүй хөрөнгө оруулалт хамтарсан энэ схем буюу экосистемийг бий болгоод Улаанбаатар хотын замын төвжөлт болон агаарын бохирдол бид бүхэн ямар хэмжээний хувь нэмэр оруулж болох вэ гэдэг энэ үндсэн чиглэлийн өрөөнд явж байна. Тус
Бас арга хэмжээний үеэр барилга үйл хөдлөлийн салбарт шин шийдэл болон танилцуулагдаад буй блок сегмент платформын нээлт боллоо. За энэхүү платформ нь худалдан авагч төсөл хэрэгжүүлэгчийн харилцааг ил тод найдвартай болгож төлбөрийн хоцрогдол, давхар төлөлт, мөнгөн урсгалын доголдол зэрэг асуудлуудад шийдэл болжээ. Энэ удаагийн сэдв хүн болгон өөрийн мөрөөдлийн байртай болох сонирхолтой. Гэхдээ өнөөдөр яг үүндээ IT ингээд цаг үе маш сайн хөгжсөн хэдий ч өнөөдөр хүмүүс зарын веб руу орж зар хайсан хэвээрэл байгаа. Тэгэхээр блок сегмент эцсийн хэрэглэгчдэд юу амлаж байгаа гэхээр та систем нэг бүртгүүл маркетингийн автоматжуулалт болон AI-ийн тусламжтайгаар таны хүссэн мөрөөдлийн байрыг танд имэйлээр, мессежээр тогтмол мэдээлэл өгч өгөх болно гэдэг ер нь амлалтыг өгж байгаа. Блок инвестмент Q4 2025 арга хэмжээ нь үл хөдлөх хөрөнгө болон барилгын салбарын оролцогчдыг нэг дор нэгтгэж тулгамдсан асуудлуудад бодит шийдэл хайж хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн өргөн хүрээний уулзалт болсон юм а. Салбарын хөгжилд хөрөнгө оруулалт, инновац, ил тод байдлыг нэвтрүүлэхэд чиглэсэн энэхүү арга хэмжээ цаашид улирал тутам зохион байгуулагдах нь салбарын тогтвортой өсөлт, харилцан уялдаатай хөгжилд томоохон хувь нэмэр оруулахыг оролцогчид онцолж байлаа. Улаанбаатар блокчейн 7 хоног арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. За 7 хоногийн турш блокчейн технологиг олон нийтэд таниулах энэ хүрээллийг улам тэлэх зорилгоор 8 байршилд 20 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан юм а. За өнөөдөр веб 3 хакатоны ялагчид тодорсноос гадна цахим малт 3 тех номын нээлт боллоо. Өнөөдөр нээлттэй хийж буй ном бол цахим малт номын 3 дахь шинжлэгдсэн хувилбар юм а. Монголын крипто салбарын гол төлөөллүүдийн нэг ард санхүүгийн нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ган Хуйгийн санаачлагаар 2017 онд эхний хувилбарыг гаргаж байжээ. За шинэ хувилбарт блокчейн технологийн талаарх бүх ойлголтыг хамгийн энгийнээр буюу уншигчдад ойлгомжтой байдлаар найруулан бичсэн гэдгээрээ онцлогтой. Тэгээ өнөөдөр бид нар өөрсдийнхөө зүгээс бол энэ хувь нэмрээ оруулаад энэ блокчейн гэдэг технологийн асуудлаар бол ингээд хүн ардынхаа дунд мэдлэгийг ингээд зузаалах нэг алхмыг дахиад ингээд хийлээ. Тэгээ мэдээч хэрэг бол өнөөдөр блокчейнээр бүх асуудал шийдэгдэхгүй ч гэсэн өнөөдөр блокчейн бол энэ банк санхүүгийн салбарт учраад байдаг нэг асуудлыг шийднэ гэдэгт би итгэлтэй байдаг. Залуусын хамгийн сайн мэдэх медиагийн нэг болох Unread медиагийн хамт олон энэ номыг шинжилэн засварлах ажлыг хийж гүйцэтгэжээ. Номын ерөнхий редакторын зүгээс блокчейн бол мөнгө биш технологи гэдгийг онцолж байлаа. Монголчуудын хувьд бидний бас нэг жоохон дутуу ойлгоод байгаа, өнгөц ойлгоод байгаа нэг чухал сэдвүүдийн нэг бол яхаа аргагүй блокчейн. За бид нар блокчейн технологи зөвхөн богино хугацаанд мөнгө олох гэхээс илүүтэйгээр энэ суурь технологи ер нь бидний энэ амьдралыг яаж өөрчлөх юм бэ? Бидний мэддэг хорвоодлохыг яаж дахин загварчлах вэ гэдгийг уусаа ойлгож явах хэрэгтэй болов гэж боддог. Тэгэхээр энэ тэр ойлголтод хувь нэмрийг оруулж монгол хэл дээр хамгийн аль болох техникийн бус үг хэллэгээр блокчейний гол суурь ойлголтууд ирээдүйд хөгжиж байгаа нэмэлт технологийн талаар бичсэн номоо өнөөдөр нээж байна. Улаанбаатар блокчейн 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдсан веб 3 хакатоны шилдэгүүд мөн өнөөдөр тодорлоо. За 1-р байранд Хан Solution баг тодорсон бол 2-р байранд Manda Deal багууд шалгарлаа. Нийт 20 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний финалд 11 баг шалгарч тоглоомоо танилцуулсан юм а. Ийхүү 7 хоногийн турш үргэлжилсэн Улаанбаатар блокчейн week арга хэмжээний хүрээнд дугуй ширээний уулзалт 8 Монгол крипто төслүүдтэй танилцаж 3 удаагийн хэлэлцүүлгийг өрнүүлж залуусын дунд хакатон болон эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээ залуусын крипто блокчейн технологиг ойлгох, түүнд мэрэгших, ирээдүйн трендтэй хөл нийлүүлэн алхахад туслах ач холбогдолтой юм а. Ирэх жилүүдэд илүү өргөн хүрээг хамарсан байдалтайгаар уламжлал болон зохион байгуулагдах болно. Манайхан урагшаараа зургаад харуулаарай. Тэгээ бөөндөө хэдүүлээ бас зураг Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хөтөлбөрийн төгсгөлд зарим мэдээллийг танд гэрэл зургаар үзүүлэх болно. Хамтдаж анхаарал хандуулсан танд баярлалаа.